Сансруу хэсэгч симуляцлах уруу хуургалтын аргыг үзье. Тус аргын санаа бусад аргуудаас илүү энгийн тул ийхүү хамгийн ихэнд үзэж байгаа билээ. X сансруу хэсэгчийн утга X утгаас бага байх үзэгдлийн магадлалыг тархалтын функц ашиглан P тэнцүү fx гэж олдог. Түүнчлэн уруугаар магадлалаа өгөөд түүнд харгалзах утга олох боломжтой бөгөөд үүнийг квантил гэдэг билээ. Тэнхүү уруугаар өгч буй магадлалаа U гэж тэмдэглэвэл тус санааг слайдын гол бичсэн байдлаар томьёолж болно. Улмаар U тоог сансруугаар өгвөл үүнийг дагаад олдох утга нь ч санамсаргүй болно. Тус тооны сансруу утгыг U үсгээр тэмдэглэе. Тэгвэл U сансруу тоог ямар байдлаар сонгох вэ гэдэг асуулт гарна. Угтаа энэ бол U нь ямар тархалттай вэ гэсэн үг юм. Ийхүү X сансруу хэсэгчтэй U тэнцүү fx гэж холбогдох U хэсэгчийн тархалтыг олох хэрэгтэй боллоо. Энд тархалтын функцийн аргумент нь сансруу хэсэгч байгааг анхаарна уу. X хэсэгчийн U тэнцүү fx хуургалтаар үүсэх U хэсэгчийн тархалтыг нь олъё. Тиймээс тархалтыг нь олохдоо хуургалтаар үүсэх сансруу хэсэгчийн тархалтыг тархалтын функцэд тулгуурлаж олдог стандарт арга хэрэглэв. Тархалтын функц нь угтаа магадлалын хэмжээс тул тэгээс их бөгөөд нэгээс бага утга авна. Гэвтэл U хэсэгч тархалтын функцээр тодорхойлогдох тул мөн адил тэгээс нэгийн хооронд утга авна. Иймд сая болсон тархалтын функцийн илэрхийлэл зөвхөн X аргументын тэгээс нэгийн хоорондох утгуудын хувьд хүчинтэй. Харин тус тархалтын функц бүтнээрээ слайдын гол буй хэлбэртэй байна. Тархалтын функцийн энэхүү хэлбэр нь 0-оос 1 завсарт ирэх чигт тархалтын функц шиг байгааг ажиглана. Энэхүү уус сансруу хэсэгч 0-оос 1 завсарт чигт тархалттай боллоо. Сая олсон үр дүнгуудыг харуул 0-оос 1 завсарт чигт тархсан уус сансруу тоо авч улмаар тархалтын функцийн уруугаар тус сансруу тоонд харгалзах X хэсэгчийн сансруу утгыг үүсгэж болох юм гэсэн дүгнэлт гарна. Үнэхээр ийм боломж байдаг бөгөөд үүнийг уруу хуургалтын арга гэдэг. Ингээд уруу хуургалтын аргыг дараах байдлаар томьёолж болох юм. Уруу хуургалтын аргыг тархалт бүрийн хувьд шууд хэрэглэх боломжгүй. Харин уг аргыг тархалтын функц нь уруутай үед хэрэглэхэд тохиромжтой байдаг. Тархалтын функц нь уруутай байдаг тархалтуудын заримыг энд дурдлаа. Уруу хуургалтын аргын алгоритм маш энгийн хэлбэртэй. Нэгдүгээр төсөөр сансруу тоо үүсгэнэ. Хоёрдугаарт тус сансруу тоогоо тархалтын функцийн уруугаар хуургаснаар fx тархалттай сансруу утга гарна. Уруу хуургалтын аргын алгоритмын дагуу үүсэх тоо нь анх авсан fx тархалттай болохыг энд баталж харууллаа. Баталгааг хангалттай дэлгэрэнгүй бичсэн. Бас магадлалын онолын хамгийн энгийн ойлголт хэрэг болох тул та бүхэн өөрсдөө уншиж танилцсан уу. Одоо уруу хуургалтын аргыг хэрэглэх байдлыг жишээгээр харуулъя. Ингээд уруу хуургалтын аргаар илтгэж тархалттай сансруутай үүсгэх томьёо олж үзүүлээ. Эхлээд илтгэж тархалтын функцээ бичиж байна. Улмаар түүний уруу функцийг олж байна. Үүний тулд тархалтын функцээ U-тай тэнцвүүлж бичээд улмаар X аргументыг олох зорилготой хуургалт хийнэ. Эцэст нь жигд тархалттай U ба нэгээс асах нь U хэсэгчд хоёулаа ижлэхэн жигд тархалттай байх тул өмнө гаргасан томьёог слайдын төгсгөлд гаргасан хэлбэрт шилжүүлж болно. Энэ нь симуляцийн програм дээр хасах үйлдэлд зарцуулах цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой юм. Сая болсон томьёонд тулгуурлаж лямбда эрчмийн параметр бүхий илтгэж тархалттай сансруу тоо буцаах функцийг R хэлээр бичиж харууллаа. Улмаар эхлэх утгыг SET17 гэж бэхэлсэн үед үүссэн лямбда тэнцүү 1 эрчмийн параметр бүхий илтгэж тархалттай сансруу тоонуудыг харгалзах нэгтийн мориотанд хамт дүрсэлж харуулав. Уруу хуургалтын аргаар тасралтгүй сансруу хэсэгч симуляцлахад эргэлзээтэй зүйл огт гардаггүй. Харин тус аргаар дискрет сансруу хэсэгч симуляцлах үед уруугаа яаж олох билээ гэсэн асуулт гарч магадгүй юм. Энд уруу хуургалтын аргаар дискрет тархалт симуляцлах талаар тодруулж үзье. X гэсэн дискрет сансруу хэсэгч авч үзье. Түүний утгуудыг x1, x2 гэх мэтчлэн тэмдэглэе. Мөн тэдгээр утгуудын нягт буюу магадлалыг Pi гэж тэмдэглэе. Тэгвэл тус сансруу хэсэгчийн тархалтын функцийг түүний нягтуудын хоримтлагдах нийлбэр байдлаар бичиж болно. Улмаар уруу хуургалтын аргыг энд авч үзэж буй дискрет тархалтын хувьд хэрхэн хэрэглэхийг зургаар харууллаа. Алгоритмд заасан ёсоор эхлээд U гэсэн сансруу тоо үүсгэнэ. Дараа нь тус сансруу тооны магадлалын нягтын хоримтлагдах нийлбэрээр тодорхойлогдох интервалуудын алинд нь харьяалагдахыг олж тогтооно. Улмаар тус интервалд харгалзах утгыг сансруу утга болгон авах юм. Сая утсан аргачлалын дагуу дискрет сансруу хэсэгч симуляцлах алгоритм зохиосныг слайд дээрээс харна уу. Алгоритмын эхний халхам өмнөхтэй адил байна. Харин хоёрдугаар халхамд уруу утга олох байдал нь дискрет тархалтаас үүдэн өмнөхөөс өөрөөр томьёологдно. Өмнөх слайд дээр бид уруу утгыг олохдоо магадлалын нягтын хоримтлагдах нийлбэрээр тодорхойлогдох утгууд авч үзэж байсан. Гэтэл дискрет сансруу хэсэгчийн тархалтын функц тэрхүү нягтын хоримтлагдах нийлбэрээр илэрхийлэгддэг тул өмнөх аргачлалыг энд байгаа шиг тархалтын функцийн тусламжтай бичиж болох юм. Уруу хуургалтын аргыг дискрет тархалт симуляцлахад хэрэглэх байдлыг жишээгээр харуулъя.
Үүний тулд хасхныг утгыг 0.1, тэг утгыг 0.5, нэг утгыг 0.4 магадaltaгаар авдаг дискрет сансар үүсгэж авч үзв. Сансар үүсгчийн тархалтыг хүснэгтэлж харуулв. Ингээд уруу хуургалтын аргыг дискрет сансар үүсгчийн хувьд хэрэглэхийг тайлбарлахдаа ашиглаж байсан схем зургийг өгсөн тархалтын хувьд дахин зурж харууллаа. Энд сансар үүсгчийн 3 утга байгаа тул нэгтээ хоримтлагдах нийлбэрээр 3 интервал тодорхойлогдоно. Улмаар алгоритм ёсоор үүсэх уус сансаргуудтай эдгээр 3 интервалын алинд нь унаж байгааг нь шалгаад түүнд нь харгалзах утгыг авах болно. Ингээд яг ийм байдлаар ажиллах программын кодыг функц байдлаар бичиж харууллаа.